Зяан сайн байцгаана уу? Та бүхэнд амлчаас зороо нэг мэдээлэл хүргэе. За NFT-г хэрхэн хийдэг вэ, бүтээдэг вэ? NFT-г бүтээдэг 6 аргыг ерөөхдөө би орчуулж хүргэнэ. За англиас орчуулсан их сурвалжаа бол мэдээж харуулад үлдээн. Тэгээд та бүхэн өшөө илүү сонирхон дийлэнгүй байдлаар тэр сайтыг англи хэл дээр ухаад мэдээлэл авшруулж болно гэсэн. За NFT-г ер нь хэрхэн бүтээх вэ гэхээр эхний ээлжинд та бүхэн ямар чиглэлээр, ямар төрлөөр NFT бий болгох гэж байгаа тэр чиглэлээрээ файлаа бэлдэх хэрэгтэй. За жишээ нь уран зураг, гэрэл зураг, дуу хөгжим, тоглоом, видео, за мем ч юм аль чиглэлийн гэдгээ сонгоод за тухайн бүтээлээ бэлэн болсон гэж үзвэл файл бэлдэх хэрэгтэй. Word файл ч юм уу хүссэн дижитал файлаа болгож болно. За ингээд ер нь бэлдэх хэрэгтэй. За NFT-гийн өөрийнх нь ганцхан давуу тал нь үгүй мэдээж маш олон давуу тал байгаа. Гэхдээ гол онцлог шин чанар нь бол цор ганц эзэмшигчтэй гэдэг байдал бол илүү өрмөц байдаг ба. За мөн үн цэнийг нэмэгдүүлэхийн тулд бол community бий болгох, өшөө цаашаа олон хөгжүүлэлтүүдийг community дундаа хийх ч юм уу аргууд бол байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бид нэр файлаа бэлдэх хэрэгтэй байна. За хоёр дахь алхам бол блокчейн аль сүлжээ буюу аль нэтворкоор NFT-гээ бүртгэлжүүлэх вэ гэдгээ сонгоно гэсэн. За ихэнх дийлэнх уран бүтээлчид бол Ethereum блокчейнийг ашигладаг бол за Polkadot-ыг ашиглаж болно, Binance Smart Chain сүлжээг ашиглаж бас болно гэсэн. За аль блокчейн дээр бүртгэлжүүлэх вэ гэдгээ сонгосныхаа дараа яах юм бэ гэхээр за дижитал төрөвчийг тохируулж өгнө. За дижитал төрөвчийг криптовалютын зах зээл дэх таны дансаар төсөөлж болох бөгөөд за уг төрөвчийн тусламжтайгаар та NFT-г олон нийтэд худалдаалах боломж бүрдэнэ. За тэгэхээр мөн төрөвч нь таны дижитал хөрөнгө буюу криптовалютыг авах боломжийг бас бий болгож өгдөг. Ер нь л авах зарах гэдэг тэр мөнгөтэй холбоотой үйлдэл дээр бол заавал дижитал төрөвч тохируулж хэрэгтэй. За хэрвээ та ямар нэгэн дижитал төрөвч байхгүй бол тийм ээ илүү төлхөө ашигладгаар нь Trust Wallet, Coinbase, за мөн MetaMask гэх ч юм уу сонирхож үзээрэй. Тэгэхээр аль нэг дижитал төрөвчтэй байх хэрэгтэй гэсэн. Энд бүртгэл хийх нь. За дараагийн дөрөвт нь болохоор NFT marketplace гэдэг өмнө миний үзсэн тухайн өөрийнхөө бүтээлийг зарах эсвэл бусдад таниулах, за мөн бусдын NFT бүтээлтэй танилцах, худалдаж авах гэсэн зорилгыг биелүүлэх зорилготой ийм marketplace буюу зах зээл байдаг. NFT marketplace гэдэг. Энд бүртгүүлээд, энэ платформд бүртгүүлээд за тэгээд өөрийнхөө бүтээсэн бүтээлийг буюу NFT-гээ худалдаалахад бэлэн гэж үзэх юм бол өөрийн тэр олон янзын маркетплейс байгаа тэр дундаас зааврынхын дагуу өөрийнхөө NFT-гээ байршуулж үн ханшаа бичиж байршуулад аль нэгийг нь сонгоод бүртгүүлэх хэрэгтэй байна. За дараагийнх нь болохоор сонгосон бол NFT-гээ бүртгүүлсэн NFT marketplace-та бүртгүүлсэн бол бэлдсэн файлаа тухайн сонгосон marketplace дээрээ бүртгүүлж байршуулна гэсэн. Байршуулна гэсэн. За тэгэхээр одоо та NFT-гээ гаргахад бэлэн боллоо. За таны сонгосон NFT-ийн зах зээл нь дижитал файлаа платформ дээрээ байршуулах алхамаар зааварчилгаатай байх ёстой. Бөгөөд энэ үйл явц нь танд дижитал файлаа за аль ч хэлбэрээр тийм PG, PNG, эсвэл MP3 ч юм уу бусад файлын хэлбэрээр борлуулах боломжийг олгоно гэсэн. Нэгсэндээ хувиргаж болтгоо гэсэн. Та эхлээд файлаа бэлтгэхдээ аль ч файлаар бэлдсэн бай. NFT-ийн marketplace-аас сонгоод бэлдсэн файлаа байршуулах үед тэр маань аль ч файл хэлбэр рүү хүрэх боломжтойгоор marketplace дээр тохируулагдсан байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд бэлдсэн файлаа байршуулчих юм бол дараа нь бид нар юу хийдэг вэ гэхээр байршуулчлаа. За одоо дараа нь борлуулалтын үйл явцыг тохируулах.
За борлуулалтын үйл явцыг тохируулах гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр NFT бүтээх үйл явц эцсийн шат бол NFT-гээ хэрхэн зарах арга замыг шийдэх явдал. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр та NFT-тэй болцсон бол тухайн NFT-гээ ямар маркетплейс дээр зарах вэ, хэдэн төгрөгөөр зарах вэ гэдэг шийдлээ гаргаж ирнэ гэсэн үг. За платформоос хамаарат одоо дараах зүйлийг хийх боломжтой. За тэр нь юу вэ гэхээр тогтмол үнээр зарах буюу тогтмол үнийг тогтоосноор энэ нь та өөрийн үнийг биелүүлэх хүссэн анхны хүнд NFT-г худалдаж авахыг зөвшөөрөх гэсэн нөхцөлтэй тогтмол үнээр зарах гэдэг нөхцөл байдаг байна. За дараагийнх нь хугацаатай дуудлага худалдааг тохируулах. Энэ нь болохоор хугацаатай дуудлага худалдаа нь таны NFT-г сонирхож буй хүмүүст эцсийн саналаа илгээх хугацааг олгодог. За тэгээд хамгийн мэдээж танд таалагдсан хамгийн өндөр үнэтэй ханш хийлж чадсан хэрэглэгч бол таны NFT-г худалдаж өөрийн эзэмшилд авах боломжийг олгодог ийм одоо борлуулалтын явц байна. За дараагийнх нь хязгааргүй дуудлага худалдааг эхлүүлэх. Энэ нь болохоор цагийн хязгаарлалт тогтоодоггүй харин дуудлага худалдааг хүссэн үедээ дуусгах хэрэг нь танд байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ хүнд заръя ч юм уу эсвэл одоо буцаагаад энийгээ зах зээл дээрээс татаад өөрийнхөө эзэмшилд төр байлгаж ийя ч юм уу. Иймэрхүү байдлаар хөдөлгөөн хийх боломжтой борлуулалтын үйл явц байх нь. Энэ мэтчлэн та бүхэн энэ гурваас аль нэгийг нь сонгоод тухайн бүтээсэн одоо NFT-гээ одоо борлуулж тийм үү бас тодорхой хэмжээний санхүүгийн их усүрийг бол олж авах боломжтой байх нэ. Тэгэхээр энэ степүүдийг дагаад бас судлаад тэгээ өөрийнхөө хэмжээнд сураарай. Тэгээд бүр дараагийн бичлэгээр бол би наривчлаад одоо маркетплейст яаж бүртгүүлэх юм, NFT-гээ яаж одоо бүртгэл одоо юу гэдэг маркетплейстай байршуулах юм ч гэдэг юм уу. Бодтойгоор ер нь бол хийж үзүүлнэ. За өнөөдрийн миний мэдээллийг орчуулсан вебсайт бол мэдээллийг сурвалжаа би энд коммент хэсэгтүүлдээн. За мөн энэ дээр зургийн хэлбэрээр оруулж өгсөн байна. Хэлтэй устдаа өшөө цаашаа сонирхол судлаа өөрөө туршиж үзье гэсэн туршлага хоригдлуулыг гэсэн хүмүүс маань бас англи хэл дээр их сурвалжуудын сайтуудаас академик төвчний боловсролыг бол олж авах боломж байна. Яа тэгэхээр интернет бол бүх зүйлийн одоо хамгийн сайн мэдээлэл авах боломжтой дэлхийн одоо гарц гэж хэлж болох юм. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.